Бүгдээрээ сайн байцгаана уу? Цааш энэ хөзрийн мэргийн мэдлэгтэй тавтай морил. За энэ удаагийн хөзрийн мэргийн сэдвээр хамгийн ихэнд таны ивэдэг гариг ирэхээс юу вэ? Хоёрдугаарт таны хувь зайд болгоомжлж явах ёстой зүйл юу вэ? Гуравдугаарт та ямар хэмжээс ертөнцөөс мэдээлэл авах чадвартай гэсэн сэдвтэйгээр хөзрийн мэргийн мэдлэг эхлэхэд инхүү бэлэн боллоо. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдаж байгаа нэг зураг сонгоод уншлахтаа ороорой. Бичлэгээ зогсоож аваад таймер сонгож болно шүү. Нэгдүгээр үзрийг сонгосон хүмүүс минь уншлахтаа тавтай майрал. За хамгийн ихний сэдв бол таныг ивэдэг гариг юу вэ? Мөдөрддөг гариг тань юу вэ гэсэн сэдвтэй байгаа. За нэгдүгээр картыг сонгосон хүмүүсийн хувьд бол яг картн дээр Бархаас бод гариг маань басан байгаа. За Бархаас бод гариг нь өөрөө ерхэд бол бурхтын гүрүү буюу бүх бурхтуудын багш. За тэгээд ерхэд урштид гаригтай ордгоо. За тэгээ одоо хэлэх шинж чанар болон Бархаас бод гаригийн чанарууд таны дотор мөн чанар дотор байдгаа гэсэн утгатай шүү. Тэгэхээр Бархаас бод гариг маань ямар учиртай, ямар мөн чанартай вэ гэхээр одоо энэ оршуу ертөнцийн бүхэл мэдлэг мэрэгэн ухааныг хариуцдаг. За тэгээ багш мөн чанарыг хариуцдаг. Эерэг бодлыг хариуцдаг. Одоо жишээлбэл юм байна шүү дээ, тийм. Маш одоо мэдлэг мэрэгэн ухаантай. За ер нь багш хүний мөн чанар, шин чанар сайтай ч гэдэг юм уу, тийм. За тэгээд бас юм сүсэг бишрэлттэй, үнэн шударга, үнэн зөвийг ялгадаг. Багштайгаа сайн харилцаатай. За ерөөдөө бол магадгүй шүүгч, багш, хуульч, өмгөөлөгч, шашны хүмүүс ч юм уу эдгээр одоо хүмүүсийн тийм зөв шин чанаруудыг өөртөө агуулсан байх магадлал өндөртэй. За мөн дээрээс нь их олонний хүч хамарсан үйл ажиллагааг удирдах явуулахад их сайн. Ерөнхийдөө хууль зүйн сэтгэл судлал, гүн ухаан, банкны салбар зэргийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ салбарын хүмүүс байх магадлал маш өндөртэй. Эсвэл энэ салбарын чадвар өөртөө заягцсан гэсэн. За тэгээд бас нэг юм нь анхаарах хэрэгтэй эрхтэн системүүд гэж байдаг. За тэр нь элэг, ташаан, судас, бие махбодод байх тослогийн хэмжээ, элгэний өвчлөлт, чихрийн шижин зэргийг анхаарах хэрэгтэй байдаг. За тэгээд ерөөдөө бол одоо хүнийг дээд ахуйтай холбож өгдөг юм гариг байгаа. За тэгээд бас ингээд хэрвээ одоо энэ гарагч нь ингээд таныг ивэхэ болоод ирвэл гэр бүлийн асуудлууд, нөхөртөөгөө одоо харилцааны асуудлууд, нөхрийн эрүүл мэнд муудах, за хүүхэдтэй болоход хэцүү байх, сул ядруу болох, нэр төр, одоо хүний байр суурь төр бүх зүйлүүд алдагдах, ёс жургүй амьдралын хэм маяг руу орох. За тэгээд одоо мэгчин говчин лавчин зэрэгтэй тиймэрхүү байдал нөлөө зэрэгт автагдах ийм байдлууд үүсч эхэлдэг. Тэгэхээр таны одоо мөн чанарт Бархаас бод гаригийн мөн чанар байгаа учраас сайнанч тэр мононч тэр байгаа хүчтэй байгаа. Ер нь бол хүн болгонд гаригийн ивэлүүд тийм ээ тэр зүйлүүд байдаг. Гэхдээ таныг удирдах хэр бусад бүх гаргаас нэг амир танд хамгийн хүчтэй байдаг зүйлүүд гэсэн. Тэгэхээр таны одоо Бархаас бод гаригийн сайн эрчмүүдээ та илүү хөгжүүлж сул эрчмийг та ихэд дарж явж явах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Дээрэс нь эрүүл мэндийн талууд дээр одоо ингээ гарах гэдэг тэр хэсгүүд дээр бас илүү сайн анхаарал зүйтэй байдаг гэсэн утгатай. Мөн дээрэс нь энэхүү гариг маань хаад, сайд, зөвлөх гэх мэтчлэн дээд албан тушаалтнууд багшийн гүрүүг ингэж хилдэгдэг ийм гариг учраас одоо маш сайн удирдагч, чиглүүлэгч, маш сайн гүн ухаантнууд энэ гаригт одоо удирдуулдаг байх нэ. Энэ гаригийн ивэл их байдаг байх нэ. За тэгээд мэдээж хэрэг бас багштайгаа ойр байх тусам, багшаа хүндлэх, хайрлах тусам таны энэ гаригийн ивэл идэвхжил улам бүр өндөр болж энэ одоо ивэл хүч буянгууд ч улам илүү одоо танд ирдэг. Тэгэхээр удирдуулдаг байх тусам тухайн гаригийн одоо хүн хоорондын харилцааны холбоо хамаарал гэж байдаг. Тэгэхээр хөвчлэн одоо багштайгаа харилцаа ихтэй учраас амьдралынх одоо бүх чиг шугам, за тэр дундаа бүр сүнслэг багш байвал сүнслэг багштайгаа харилцаа холбоо сайн, сүнслэг багшийнхаа ивэл буянд байвал Бархаас бод гаригийн идэвхжил бүр илүү өндөр болж хамгаалтанд нь ордог байх нэ. За тэгээд бас маш олон боломжууд гарч ирдэг амьдралд.
маш олон боломжууд гарч ирдэг. Маш олон амьдралын гоё одоо тэг өргөжөөл төсөлт хөгжилтүүд гаргаж ирдэг. За мөн одоо аль болох бас бидний ингээд тэг ямар нэгэн зүйлийг хардаг цаар хүрээ гэж зүйл байгаа тий. Одоо хайрцаглагдмал тэр байдлууд ингээд тэлээд оршихуй ертөнцийн бүхэл дээд мэдлгүүд маш олон одоо хязгааргүй тэр мэдлэг мэрэгэн ухаан тэр бүх зүйлд одоо нээлттэй болдог учраас юмыг их хурдан сурдаг. Одоо тийм мэрэгэн сууд ухаатан шиг бүр тийм болдог. Тэгэхээр Бурхан Сэдгарыг хэр их төвчлөлтэй байх тусам хүн юмыг хурдан сурдаг, сурахад дуртай, мэрэгэн цэцэн те ийм гайхалтай суудаг хүн болдог байна. Тэгээ Бархас Байтгаргийн ивэл багтай хүн ч гэсэн Бархас Байтгаргаа ингээд итгэвчүүлээд бас яадаг байна. Одоо юу саяны дурдсан бол үүнээс гадна байдаг маш олон одоо тэр Бархас Байтгаргийн хүний хувь зайд нөлөөлдөг төр зүйлүүдийг бид нар өөртөө хүлээж авах боломжтой байдаг. Ер нь бол гариг ирэхээс бол хамгийн чухал зүйл. Гариг ирэхээс бол бидний хувь зай гэсэн үг байхгүй юу? Таныг одоо ингээд төрхөд ямар гариг ирэхээс ямар байралд байснаас шалтгаалаад дээрээс нь таны өмнө насны бүх гариг ирэхсийн нөлөөллүүд дэс үүдээд за тэрийг бид нар сайн үлгэр мөөлөр гэдээ янз бүрээр ярьдаг. За мөн дээрээс нь одоо тий маш олон байдлууд ингээд нэгдээд тухайн үеийн тэр одоо гариг ирэхсийн нөлөөллүүдээс үүдээд бид нар одоо жишээлбэл охины орд төрсэн, тийм юм төрсэн, ийм жилдээ, тийм жилдээ охины ордных ийм байдаг, материал ордных ийм байдаг гэдэг ч юм уу. За тэгээд энэ гариг ирэхсээр удирдуулдаг гэх мэтчлэн зүйлүүд маань таныг хинбэ гэдгийг бүрэн унших боломжтой болсон гэсэн. Оршихуй ертөнцид таныг танигдах код байхгүй юм. Гариг ирэхсийн мэдээллүүд бол. Тэгэхээр одоо жишээлбэл энийг хэрхэн яаж уншиж тайлдаг вэ гэхээр NASA-гийн гаргасан одоо оршихуй ертөнцийг үздэг маш гайхалтай төхөөрөмж байдаг. За энэ төхөөрөмжийг одоо өнөө цагт бүх шинжлэх ухаанд ашигладаг болсон. Тэгэхээр галт тухамсрын шинжлэх ухаан маань бас NASA-гийн төхөөрөмжийг одоо ашигладаг байгаа. За нэг аль биесны эрхтэйгээр манай төв маань NASA-гийн одоо тэр төхөөрөмжөөр сканер онцлогоо гэдэг нэртэйгээр сканер онцлогоо хийдэг. Тэгэхээр таны төрхөөс эхлүүлээд өнөөдрийн хүртэл одоо тий ямар гар ирэхээс одоо танд ямар одоо ивэлтэй зарим нь ямар буралтай аас шалтгаалаад таны амьдралыг бүрэн уншиж өгдөг гэсэн. Өнөөдрийн хүртэл таны амьдралд болоодсэн бүх шалтгаанууд хэрвээ хүнтэй суухгүй байсан бол яагаад хүнтэй суухгүй байсан, хүүхэдтэй болохгүй байсан бол яагаад хүүхэдтэй болохгүй байсан. Тэгээ таны хажууд хүн таны зоогоодсан бол яагаад зоогоодсан гих мэдчлээ хүн хоорондын хамаарал, таны хувь заяа, эрүүл мэнд, аура, энерги гэдгийг бүх зүйлийг бүрэн уншиж өгдөг. Таны одоо хүртэх ёстой зүйл юу юм те? Таны зоогоодсан шалтгаан юу юм? Таны одоо цаашдын юмнууд юу ингэж бүгдийг нь уншиж өгөх боломжтой сканер онцлого гэж байдаг. За сканер онцлогоог танхимар болон онлайнаар тайлаар нь авах боломжтой. Учир нь цаг хугацаа орон зэгүүл хамаардаг юм гайхалтай төхөөрөмж байдаг. Тэгэхээр аль биесны эрхтэйгээр одоо үзэх ёстой зүйлийг үзээд авах ёстой эрхийг нь аваад ингэж үздэг юм гайхалтай онцлогоо байгаа. Тэгэхээр та хэд маань бас дотоод шун гайхамшиг төвийн пэйж рүү бичээд сканер онцлогоонд бас орж болдог шүү. Хэрвээ та дотоод шун гайхамшигын пэйж хуудасаас үзчихвэл комент сект 12 гэж бичвэл сканер онцлогооны мэдээлэл та бүхэнд очино. Тэгээ маш том хямдрал зарласан байгаа учраас та хэд маань хямдралаар бас амжаад орох боломжтой. За хоёрдугаар сэдв болвол та энэ амьдралынхаа хувь заяанда анхаарах ёстой зүйл таны вэ гэсэн сэдвтэй байгаа. За таних дээр бол шууд уул усны картууд гарсан. Ерхийдөө та уул устай маш зөв харилцах хэрэгтэй буюу өмнө насндаа хийж исэн бас уул устай холбогдолтой одоо жоохон сүрэн үлгүүрийн мөн чанар ихтэй, дээрэс нь удмын талын бас тиймэрхүү юмнууд байх магадлал их өндөртэй учраас уул устай холбогдолтой зүйлд маш зөв харьцах, уул ус байгаль орчноо дээдлэх, за тэгээ байгаль дээлтэй үйл ажиллагаа хийж эхлүүлэх ер нь бол танд шаардлага маш их байдаг юм байна. За тэгээд хүний хувь заяаг бас одоо гинтийн байдлаар ерөөдөө маш уруудаараа хэцүү ингээд болгодог. Зөвхөн тэр хүнийг л гэр бүлийг нь хүртэл ингээд хэцүү болгодог зүйл бол газар устай холбогдолтой асуудлууд байдаг. Лус хэлэгнэх гэж ярьдаг Тэгэхээр энэ дээр их одоо зөв байж ер нь газар устайгаа уул устайгаа яаж харилцах ёстой гэдэг тэр мэдээллүүдийг өвс хоёлоо мөн байгаль ихтэйг зөв харилцах тал дээр бүгдийг нь маш сайн бас
судлах, ойлгох, энэ дээр бас өөрөө зөв үйлдэлүүдийг эхлүүлэх хэрэгтэй шүү гэж бас та бүхэндээ хэлмээр байна. За 3-р сэдв. Та ямар хэмжээс ертөнцөөс мэдээлэл авах чадвартай вэ гэсэн сэдв байна. За энэхүү сэдв нь болохоор ерөөдөө хэмжээс ертөнцөөдөд бид нэ одоо харьяалагдаж амьдардаг тийм ээ. За 1-р хэмжээс ертөнц, 2-р хэмжээс ертөнц, за дэлхий бол 3-р хэмжээс ертөнцөөс 5-р хэмжээс ертөнц рүү шилжээд одоо баг дуусж байгаа энэ байдалтайгаа. За энэ үүнээс дээш одоо хэмжээс ертөнцүүд бол хязгааргүй. Тэгэхээр тухайн хэмжээс ертөнцийн аль хэмжээс ертөнцөөс мэдээлэл авдаг гэдэг нь одоо хүн болгоны харилцаа илүү. Дийлэн хүмүүс бол мэдээж хэрэг 5-р хэмжээс ертөнцөөсөө 3-р хэмжээс ертөнцөөсөө буюу одоо байгаа төвшний ертөнцийн мэдээлэл авдаг. Зарим нь 2-р хэмжээс ертөнцөөс мэдээлэл авдаг хүмүүс маш их байдаг. За 2-р хэмжээс ертөнц гэдэг нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг бидний ингээд янз бүрээр нэрлэдэг тийм ингээд сүнс тэрэмээр ингээд янз бүрээр нэрлэдэг нэгсэндөө одоо нас бараад ямар нэгэн төрөл олж авч чадаагүй ингээд хорхоцсон зугцсан одоо тийм ямар нэгэн төрөл аваагүй тэгээд тэр нь улам бүр ингээд одоо буруу болоод муудаад ингээд ихэдөө гацсан ямар нэгэн хэмжээс ертөнцийн дунд гацсан ертөнц гэсэн. Тэндээс мэдээлэл авдаг хүмүүс бол маш их байдаг. Би юм чи марсан, тийм чи марсан гэх тийм бүр мэдээлэл авдаг, зарим нь хардаг, зарим нь сонсдог, эсвэл зарим мэдэрдэг ч гэдэг юм янз бүр байдаг. Зарим нь болохоор дээд хэмжээсүүдээс мэдээлэл авдаг. Жишээлбэл бөөнөр өвгдээцийнхаа хэмжээс ертөнцөөс мэдээлэл авдаг. Тэр хүртэлх одоо бүх хэмжээс ертөнцөөс мэдээлэл авдаг байх чадвартай ч юм уу те. Жишээлбэл гүрүү багш нар болвол бүр илүү дээд хэмжээс ертөнцөөс мэдээлэл авдаг бүх хэмжээс ертөнцүүдээс мэдээлэл авах чадвартай байх нь илбэг ч юм уу. Гэх мэтчлэн бурхтын хэмжээс ертөнц, сахус нэгрийн хэмжээс ертөнц тийм ээ. Тийм хэмжээс ертөнц гэх ингээ хязгаар. Тэр бүрээс мэдээлэл авдаг хүмүүс гэж байдаг. Зарим нь зөвхөн сахус нэгрийн хэмжээс ертөнцөөс мэдээлэл авдаг, сахус нэгэртэйгээ холбогдож чаддаг хүмүүс гэж байдаг. Тэгэхээр энэ картыг сонгосон хүмүүсийн хувьд болохоор сахус нэгэр гэж мэдээлэл гарсан. За жишээлбэл одоо би тийм мэдээлэл авдаггүй гэж бодож иш магадгүй. Гэхдээ та хэрвээ одоо адил цагийн тоо их хардаг жишээлбэл 11, 12, 12 тэд ч юм уу. За нэг цаг харахаар эсвэл одоо машины дугаар харахаар ер нь ойр орхон ижил цагийн тоо маш их хардаг. За тэгээд танд ингээд ягаад ч юм гинт гэдэм зөвлөгөө мэдээлч юм хэрэгтэй үед чинь хэрэгтэй хүнээ эсвэл гинт одоо фэйсбүүкээс сонсож байгаад ч юм эсвэл ямар нэгэн номноос сонсож байгаад ороод ирдэг. Гэх мэтчлэн одоо бид нар сахус нэгрүүд маань бидэрт янз бүрийн байдлаар бидэрт дуут тохио мэдээллүүдийг өгж идэг. Ялангуяа адил цагийн тоогоор хамгийн эхлээд тэгээд ойр дотны янз бүрийн хүмүүсээр за тэгээд бидний ууштай одоо тэ сонио сэтгүүл байна, утас байна. Тэр бүх мэдээллийн хэрэгслүүдээр за заримдаа бүр ингээд юм хүмгийн тунах ч юм уу эсвэл танд гинт зүүн совин дөрөв ч юм уу эсвэл зүүд нойронд орж ирэх гэх мэтчлэн маш олон байдлаар танд мэдээлэл өгдөгөө гэсэн үг. Тэгэхээр таны хувьд бол сахиус нэнгэрүүдээс өргөлж мэдээлэл зөвлөгөө авч хайрыг нь авч хамгаалтанд нь байдаг бах нэ. Тэгэхээр комент секцээр сахиус нэнгэрүүдтэй талархай гэж гоё бас талархлаа бичээрэй. За тэгээд нэмэлтээр хэлэхэд дотоод ашингаа хамшиг төв маань та бүхэндээ хөзрийн мэрэгүүр дээр ярьж байгаа 15,000 онлайн анги дээр маш олон гоё хичээлүүдийг өдөр бүр оруулж байгаа шүү. Бяцлаглалын хичээлүүд Zoom-ээр хамтдаа хийж байгаа. За мөн дээрээс нь энерги дадлах өмсрийн сургалтууд орж байгаа 100 гаруй төрлийн цэцэл домуудыг сурж байгаа. Тэгээд хөзрийн мэрэг хийж сурж байгаа мөн та бүхэнд хэрэгтэй хөзрийн мэрэгүүд орж байгаа. Ийм олон гахалтай цогц олон зүйлийг агуулсан энэ анги маань ердөө 15,000. Тэгээд одоо сүүлийн эсэлтүүдээ ихэд авч байгаа учраас та бүхэн маань амжиж ороорой. За тэгээд комент сект дотоод тушин гахамшиг пэйж хуудасаар үзэж байгаа бол комент сект 555 гэж бичээд мэдээлэл аваад бүртгүүлээд ороорой. Хэрвээ YouTube хаягаас үзэж ивэл заавал пэйж хуудас руу ороод ямар ч постны комент сект та 555 гэж бичвэл танд автоматар мэдээлэл очих болно. За та бүхэндээ хамгийн сайхан бүхний хүсэн өрөө
Бархаас байд гаригаар удирдуулдаг хүмүүс л амьдралын чиг шуумыг гартаа авдаг, урам зориг дүүрэн бусдыг өдөрдөн малайлж чаддаг одоо агуу их суу бэлэг дүүрэн ийм гахалтай хүмүүс байдаг. Тэгээд хамтдаа 2 дугаар хөзрийг сонсон хүмүүсийн мэрэгэл орцгоё. Дараагийн хөзрийн мэргээр уулзтлаа. Тэр баяртай. 2 дугаар хөзрийг сонгосон хүмүүс маань онцлогтой тавтай юмар бол хамгийн ихний сэдв бол та ямар гаргийн ивэлт байдаг вэ? Дээрээс нь удирдуулдаг байх магадлал их өндөртэй вэ гэсэн сэдв байгаа. За 2 дугаар картын хувьд бол бод гараг гарсан байгаа. За бод гараг маань ямар гараг юм бэ? Ер нь гараг ирэхээс гэж юу юм бэ гэдгээс та бүхэндээ эхлээд тайлбарлаад өгье гэж бодлоо. За гараг ирэхээс болвол ерөөсөө бидний хувь заяа гэсэн үг. За бидний яг төрхөд ямар гараг иргэсэн байрлалтайсэн, гараг иргэсүүд ямар одоо юутайсэн гэдгээс шалтгаалаад бидний хувь заяа тодорхойлогддог, бидний мөн чанар тодорхойлогддог, ер нь бүх юм хамааралтай байдаг. Ядаж л одоо ингээнээр бид нар тийм ордон төрсөн юм. Тэр орны бүх шин чанарууд бидэрт байдаг штэ тий. Тэрнтэй адилхан бид нар төрсөн он сар өдрөөрөө бид нар бүх мэдээллийг 6-гаар авч болдог тий. Гэх мэтчлээ ер нь бол гараг ирэхээс гэдэг бол бидний бүх зүйл байдаг. Өмнө насны бүх мэдээлэл, энэ насны бүх мэдээлэл, тий хувь заяаны бүх мэдээлэл байдаг. Бүх зүйл байж идэг. Өвөг дээдсүүд үүдхийн бүх зүйлүүд гэсэн. Тэгэхээр гараг ирэхсийг одоо бид нар таньж мэдээд ямар гараг ирэхээс бидэрт ямар ивэлтэй байд юм, хэдээвэн идэвхтэй байд юм, хэдээвэн алдагдaltaй байд юм гэдгээс үүдээд мөн тэрийг тайлж уншихаас шалтгаалаад таврхан хувь заяаг бүрэн унших боломжтой гэсэн. Өнөөдрийг хүртэл болон цааш өөрийнхөө хувь заяаг унших боломжтой. Тэгээд таны хувь заяагаа та нийгэмд мэдсэн тохиолдолд тэрийг засах бас боломж бидэрт байдгаа гэсэн. Тэгэхээр гараг ирэхээс гэдэг бол маш чухал. За тэгвэл одоо энэ 9 гаригуудаас бидний одоо яг таны хувьд хамгийн хүчтэй танд ивэлээ харилдаг. Тэг хамгийн сайн сайхан бүхний харилдаг гарыг одоо танд хэлж өгч ин тэр бол бод гараг юм аа. За бод гараг ямар мөн чанартай вэ гэд энэ одоо бод гарагийн мөн чанарууд таны дотор бас маш хүчтэй байдаг гэсэн. Одоо бусад гараг бодвол илүү хүчтэй байдаг. Тэгэхээр хамгийн ихний одоо бод гарагийн гол одоо мөн чанарууд бол яриа болон харилцаа холбоо. Тэгэхээр харилцаа холбооны мөн чанар яриа хөрөө сайтай ийм хүмүүст байх магадлал маш өндөр. За мөн дээрэс нь оюун ухаантай, эвдүү тэнцвэртэй байдал сайтай, төвчээртэй байдал сайтай, төвийг сахиж чаддаг, сониуч замтай, за энэ заримдаа жоохон томоогүй зам болоод хувирчдаг. За мөн дээрэс нь зохион бүтээх чадвар бол маш өндөртэй. За дээд эрчим ухааныг амьдралдаа практик дээр одоо хэрэгжүүлэх чадварыг бас одоо заяасан байдаг энэ хүмүүст. Мөн дээрэс нь мэрэгэн ухааны гариг болсон бархаас байд гарагтай ерөөдөө маш холбогдолтой байдаг учраас бархаас байд гаригийн мөн чанарууд ч гэсэн тодорхой хэмжээгээр орсон байдаг. За тэгээд анализ хийх чадвартай, даалт ухамсар болон одоо ер нь бол илүү гүн нарийн дээр дотоод зүйл рүү орч чаддаг, тэр лүү нэвтэрч чаддаг гүн ухааны зүйлд одоо маш сайн байдаг гэсэн өндөр гүн ухаантнууд байх магадлал өндөртэй. Хөдөлмөрийн бүтээмж өндөртэй. За тэгээд ер нь айл болох юмд ийм доктор суурьшил маш сайтай байдаг. За тэгээд тойрох бичих чадвар маш сайтай. Ер нь бол тэнцвэртэй бас сэтгэл зүйтэй, эрдэм мэдлэгтэй. За хэллийг бол маш сайн сурдаг, амархан сурдаг байх талтай гадаад хэллэг гэсэн. За тэгээд ер нь бол маш юм юмд одоо юм дайчин юм ингээд нэг л чадна гэсэн бол бас юм чадчихдаг тиймэрхүү хүмүүс. Тэгээд бас ингээд сэтгэл хөдлөлөө ерөөхдөө хитрхээ бас дагч гад байдаг талтай учраас тэнцвэртэй байдлыг ер нь алдахгүй байвал тохиромжтой. За тэгээд нэг жоохон хэцүү зүйл нь болохоор өөрөөрөө байж чаддаггүй. Ер нь бол жоохон бусдын үгийг сонсгоо эсвэл бусдын таалал нийцүүл гэдэг ч юм яг өөрөөрөө таавараа байж чаддаггүй ийм талтай энэ нас өөрийг нь бас ер нь нэлээд хэцүү болгоод байдаг. Тэгээд ерөөдөө мэдээлэл хурдан хүлээж аваад
хурдан шингээгээд хурдан боловсруулдаг. Ийм бас маш онцгой мөн чанартай байдаг байна. За тэгээд ерөөдөө бас эрүүл мэндийн тал дээр анхаарах хэрэгтэй хэсгүүд гэж одоо анагаах ухааны үүднээс бас энэ гарыг одоо ивэлд байдаг хүмүүсийн хувьд анхаарах зүйтэй хэсгүүд нь толгой эрх гэдэг талтай. За тэгээд амьсгалын замын одоо өвчлөлтүүдээр өвдөхөд байх хандлагатай. Мөн дээрээс нь мэдрэлийн гаралтай өвчлөлтүүдээр өвдөхөд байх хандлагатай. За тэгээд дүлэрх ч юм уу одоо сонсголын тал дээр чих амар хоолойн талууд дээр бас ихэд анхаарах хэрэгтэй байдаг бахан шүү. Тэгэхээр эдгээр хэрэгтэй системүүд дээрээ илүү сайн анхаараарай. За тэгээд бас бод гаргийг ерөөдөө гариг хэрэгсэдийн дунд хааны хүү буюу ханхүү гариг гэж үздэг. За тэгээд ер нь асуудлыг шийдэх чадвар буюу логик талын сэтгэлгээ маш өндөртэй, шин санаа маш хурдан төрдөг. За тэгээд мэдээлэл дамжуулах, ярих, бичих, бизнес эрхлэх чадварыг бол одоо маш төвс эзэмшсэн цанаасаа заяагцсан хүмүүс гэсэн. За тэгээд ерөөдөө бас жоохон тэгдгийн 6 цингэл туртай иймэрхүү талууд бас ажиглагддаг байна. Тэгээд ерөөдөө тийм ч гэсэн хинтэй харилцаа мэддэг, хурц үг хэлэхтэй, наргаанч, хөвгчлөлтэй, бусадтай бас амархан ингэж татанцдаг учраас олон найзад нөхөд хүрээлттэй байх хандлагатай. Тэмч үднээс одоо 6 цингэл болон одоо тэр талын зүйл төр жоохон асуудал үүсэх гарах тиймэрхүү одоо нөхцлүүд боломжууд их байдаг. Тэгэхээр мэдээж ирэх энэ дэр ухаантай хандаад илүү одоо өөр дээрээ төвлөрөөд тиймэрхүү зүйлүүдээс бас хол ангид байвал их цохилтой байдаг бахнэ. За тэгээд ер нь бол юм байна. Нэмэлтээр хэлэхэд дотоод ашуунгаа хамшиг төм маань сканер орчилгоо хийж байгаа. Сканер орчилгоо болвол одоо энэ таны гариг хэрэгсэн бүх юмнуудыг оншилж өгдөг юм онцлогоо буюу нөхцөл таны хувь зээг оншилж өгдөг юм онцлогоо байгаа. За та бүхэн NASA-г мэднэ. Тэгэхээр NASA болвол яг энэ оршихуй ертөнцийн энэ бүх зүйлийг хэмжээд одоо зориулсан багш төхөөрөмжийг сканер гэдэг багш төхөөрөмжийг гаргасан байгаа. За энийг бол маш олон төрлийн шинжилгээ ухаанууд ашигладаг. За тэр дундаа даалт хумсрын шинжилгээ ухаан гэсэн одоо энэ хүү багш төхөөрөмжийг ашиглаж авч байгаа. Тэгэхээр манайх яг одоо албан ёсны олуулсан эрхтэйгээр нь та бүхэндээ онцлогоо үзүүлэх юм эрхтэйгээр үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгээ та бүхэн маань онлайнаар болон танхимаар үзүүлэх боломжтой. Учир нь цаг хугацаа орон зай өггүй үйлчлэлтэй юм гайхалтай төхөөрөмж байдаг. За тэгээд маш өндөр хямдрал зарласан маа учраас та бүхэн маань амжаад ороорой. Комент зэгт 12 гэж бичвэл та бүхэнд мэдээлэл очих болно. За тэгээд YouTube хаягаас үзэж байгаа хүмүүсээ л дотоод ашуунгаа хамшиг пэйжүүдийнхаа ямар ч постны комент зэгт бичвэл та бүхэнд мэдээлэл очих болно. За ерөөдөө хүний одоо тийм өнөөдрийг хүртэлх бүх амьдрал болоод ер нь хувь зайг нь бүрэн оншилж өгдөг. Хавраг нь хүртэл хамт онцлоод энерги болоод бүх зүйлийг нь онцлоод өгдөг байгаа. Хүн хоорондын хамаарал жишээлбэл яагаад одоо тийм ингээд төрхөөсөө эхлүүлээд магадгүй автаа ус үг эсвэл ээжтэй ус үг эсвэл тийм үнтэй харилцаа холбоо муу байсан ч гэдэг юм уу тийм тэр харилцаа холбоонууд хүртэл гарч ирдэг буюу нарийн ширээнүүд гарч ирдэг. Яагаад хөвгттэй болохгүй эсвэл яагаад нөхрөн зовгоод байгаа эхнэрэн зовгоод байгаа юм эсвэл яагаад амьдралд ийм их одоо мөний асуудал гараад байгаа юм ч гэдэг юм ингээд маш нарийн деталь хувь зайтай холбогдолтой сул болон эерэг бүх талуудыг гаргаж ирдэг юм гайхалтай онцлогоо байдаг. Хүн нэг ороод очихоор амьдралынхаа чиг шугам хувь заяа мэдээд ирэхээр одоо тэгээ засах хэвээр зүйлүүдэд засаад хувь заяагаа цоош нарь бичих юм гой боломжийг өөртөө одоо олгож чаддаг юм гайхалтай олон улсын хэмжээний юм онцлогоо байдаг. Тэгэхээр та хэд маань заавал бас ороод үзээсэй гэж зөвлөж байна. За ингээд 20 дугаар сэдв нь болохоор таны хувь заяанд илүү одоо болгоомжлж явах ёстой зүйл юу вэ гэсэн сэдв байна. За тань дээр бол гал гэж гарсан. Тэгэхээр ерөөдөө галтай холбогдолтой бүх зүйлд маш болгоомжтой хэрэгтэй. Дээрээс нь бас галын дахлага хийлгүүлүүлэх зүгээр ер нь бол галтай холбоотой бүх мэдээллүүдийг маш сайн авах хэрэгтэй. Мөн галтайгаа их болгоомжтой харьцах хэрэгтэй.
Энэ дээр ерөөдөө их анхаараарай. Ялангуяа Монголынхаа өв уламжлалтай холбоотой галын талаарх одоо тэр бүхий л гол ухагтгун одоо тий соёл ёс заншил галтайгаа харилцаа холбоо тий тэр бүх зүйл дээр илүү одоо ойр байж тэр талын ухааныг судлаарай. Энэ бол ялчгүй таны хувь заяатай холбоотой зүйл мөн шүү. Тэгэхээр энэ дээр их анхаарах хэрэгтэй гэдэг нь одоо хол ах хэрэгтэй гэсэн үг биш. Илүү ойлгож ухаарах одоо тэ засах хэрэгтэй зүйлээ засах гэдэг ийм учиртай юмнууд аа шүү. Тэгэхээр галын бурхан баясгад дагаад маш олон бурхан баясдаг гэж үздэг учраас айл гэрийн гал голомт болоод ерөөдөө ер нь гал голомттой холбоотой зүйлбэр маш чухал байдгаа. Тэгээд хэрвээ галын бурхныг ямар нэгэн байдлаар амьдралдаа хэлэгнүүлж ирснээс болоод амьдралын хувь зайд огцом хүнд өөрчлөлт одоо хэцүү зүйлүүд амьдралд бүр хизээч одоо өөрчлөж болохгүй хүнд хэцүү юм тохиох уууд байдаг. Өөрсдөө ч мэдгүй дээ одоо санамсруу байдлаар гал төлж аваад болохгүй юм хийсэн ч гэдэг юм уу. Ерөөдөө ингэж галтай буруу харьцнаас үүдсэн юмнууд бас байх боломжтой учраас галын талын зүйлсүүдийг бас уншснаас судалж галаад эдэлж авах хэрэгтэй шүү гэдэг зөвлөгөөг өгж байна. За дараагийн сэдэв бол та ямар хэмжээс ертөнцөөс мэдээлэл авах чадвартай вэ гэсэн сэдэв байгаа. За энэ ерөөдөө болвол одоо хэмжээс ертөнцүүд гэдэг маань бид нар шилбэл одоо 3D-ээс 5D буюу 3 дугаар хэмжээс ертөнцөөс 5 дугаар хэмжээс ертөнцөд одоо шилжиж байгаа манай дэлхийн маань тий. Түүнтэй адилхан маш олон хэмжээс ертөнцүүд хязгааргүй хэмжээс ертөнцүүд байдаг ахнаа. Тэгэхээр одоо жишээлбэл 2 дугаар хэмжээс ертөнц гэхэд завсрын ертөнц гэж үздэг. За одоо бидний ярьдаг хүмүүс тийм ч үгүй юм уу тиймэрхүү зүйлүүд буюу төрөл авч чадаагүй одоо цогцсон, хоргоцсон одоо тийм ингээд тиймэрхүү одоо муу одоо тийм ямар нэгэн зүйл болоод үлдсэн, хортой тийм зүйл болоод үлдсэн. Бусдад ямар нэгэн хор хөнөөлтөй зүйл гэсэн үг байхгүй. Тийм зүйл болоод үлдсэн зүйлүүд 2 дугаар хэмжээс ертөнцүүд байдаг. За тэдрийг үзэж хаар сонсч мэдэрдэг, мэдээлэл авдаг хүмүүс гэж байдаг тийм ээ. Тэрэн шиг одоо дээшээ доошоо ингээд та ямар хэмжээс ертөнцөөс мэдээлэл авдаг вэ гэдгийг энэ картан дээр гарч байгаа гэсэн. Тэгэхээр таних бол ерөөдөө бурхтын хэмжээс ертөнцөөс гэж гарсан. Энэ бол маш дээд түвшин. Ерөөдөө дийлэх хүмүүсийнх бол жоохон бага байх гэдэг. Магадгүй бясалгал хийдэг хүмүүс ч юм уу. Эсвэл удмын янз бүрийн бас чадвар ч юм уу тийм зүйлтэй хүмүүс үзчихэж магадгүй. Ерөөдөө нэлээд өндөр түвшний хүмүүс байна. Тэгэхээр ерөөдөө бурхтууд нь их хамгаалдаг, хайрладаг. Бурхтууд нь одоо зүүд нойроор ч юм уу эсвэл одоо юу гэдгиймтэй амьдралын зам мөрөн ямар нэгэн байдлаар хүмүүсээр ч гэдэг юм уу эсвэл шууд утгаараа тий гэд маш олон талаар мэдээлэлүүд өгч гарч хамгаалж харилж бурхтууд нь их ойр байдаг тантай тааж гэсэн өөрөө итгэлэгтэй тэр юм дэрдэг. Тэгээд бас ерөөдөө нэмэлт зөвлөгөө маягаар хэлэхэд бас сүү цайгаа тий сүү цайны дээжээс өргөж будаага бас бурхтуудтай өргөживэл зүгээр бид нар ерөөдөө одоо за намайг хардаг хамгаалтай гэд ингэж орхичиж болохгүй. Одоо тэр хүндлэлийг бид нар ингэж үзүүлэгдсэн илүү хамгаалалт илүү хайр одоо авшиг буйныг авч идэг юм шүү. Тэгэхээр өргөл гэдэг зүйл бол маш чухал учраас сүү будаага өргөж байгаарай. За ингээд ерөөдөө бол 2 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн мэрийг нүрээ дуусч байна. За хамгийн сүүлд нь хэлэхэд одоо хөзрийн мэрийг бүр төр хэлж байгаа 15,000 анги маань тогтмол бясалгал хүртэл ордог болсон. Тэгээд энэний даалт ухамсартай холбогдолтой сургалтуудаас ордог болсон байгаа. Зэрэгтэй 100 гаруй төрлийн домцлыг сурна, хөзрийн мэрэг сурна, дээрээс нь тань зориулсан хөзрийн мэрэгүүд орно. Мөн дээрээс нь багштайгаа бас бясалгалууд хийгээд явах. Бүр ийм олон зүйл орсон цогц анги маань ердөө 15,000 гэж байгаа. Тэгээ сүүлийн эсвэлтүүдээ авч байгаа учраас заавал амжаад ороорой. За та бүхэн маань комментсыг 555 бичээд яг одоо яралтай нэгдээд ороорой. YouTube хаягаас үзчихвэл дотоод ошин гайхамшиг гэдэг юм пэйж хуудас руугаа ороод ямар ч постны комментсыг 555 гэж бичвэл та бүхэнд маань автоматар мэдээлэл очно. За дотоод ошин гайхамшиг пэйжээс үзэж байгаа хүмүүс маань YouTube хуудасаа subscribe хийгээд дараагийн хөзрийн мэрэгүүдийн бичлэгүүдтэйгээ
илүүр байгаарай. За ингээд та нартай хамгийн сайхан бүхнийг хүсгээр оюун амьдралд нь хамгийн сайхан бүхэн үргэлж дүүрэн байж хүссэн сансан зорьсон болгондоо хүрэх болтугай. Ингээд 3 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн мэрлөө харцгаая. За 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс маань уршлагтай тавтай морил хамгийн ихний сэдв бол та ямар гаргийн ивэлт байдаг вэ? Ямар гаригаар өдөрдүүлдэг вэ гэсэн сэдв байгаа. За энэ сэдв рүү одоо хөзрийн мөрөг рүү орохын тулд хамгийн эхлээд бид нар гариг гэж яг юу юм бэ гэдэг тодорхой ойлголтоос мэдэх хэрэгтэй. За гариг гэхээс бол өөрөө тэр чигээр хувь заяа юм аа. Бид нар ерөөсөө та тийм ордны хүн гэхэд тэр ордны бүх одоо мэдээлэл шин чанарууд бидэртээ яг адилхан мэддэг штеп. Тэрнтэй адилхан төрсөн сараар хүртэл бид нар одоо бүрэн одоо өөрийгөө мэдээж тань ямар хүн гэдгээ зурхаачтаас үзүүлдэг. Тэрнтэй адилхан ерөөдөө таныг төрхөөд гар ирэхээс ямар байдлаар яаж байснаас үүдэн таны энэ насны хүртэлх бүх амьдралын мэдээллүүд болон таны хувь заяа бүгд гар ертөнцөд оршиж байдаг. За түүнээс үүдэж аль гариг ирэхээс таныг ивэх, аль гариг ирэхсийн одоо алдагдал эрчимтэй байх үүддэг. Энэ нь ямар утгатай гэхээр өмнө насндаа магадгүй та ээжтэйгээ харилцаа холбоо муу байсан гэж гомдоосон ч юм уу тийм болвол энэ насндаа одоо ер нь сарны тэр хүч их сулдсан байна гэсэн. Тэгэхээр сарны ивэл буян багсаа тэгэхээр энэ наснда ч гэсэн та бас яг ээжтэй холбоотой асуудалтай багасаа одоо ээжигээ хараарыг өсөөгөө эсвэл маш хэцүү харилцаа холбоотой ч гэдэг юм уу. Иймэрхүү үзүүлэлүүд бол үүддэг. Тэгэхээр одоо гариг ирэхээс бол бидний амьдралыг зохицуулдаг одоо тэр бүх хүч чадал нөлөөнүүд байдаг. Хүн хоорондын харилцаа байж болно. За тэгээд одоо бүх зүйлүүд гэсэн. Ерөөсөө бидний хувь заяа тэр чигээрээ гариг ирэхсээр байдаг. Тэгэхээр одоо энэ бүх гариг ирэхсээс таныг сар илүү ивэдэг гэсэн үг. Таних дээр сар буюу сумын гариг гарсан. За одоо хэлж байгаа мөн чанарууд бол таны дотор маш хүчтэй томор байдаг мөн чанаруудаа гэсэн үг. За сарны хувьд болохоор ерөөдөө сэтгцийн тэнцвэртэй байдалтай холбоотой. Дээрээс нь ерөөдөө нөхөрсөг, оюун ухаан сайтай, хүнийг ихсээ хүмүүжүүлж чаддаг, олон нийттэйгээ их сайн байж чаддаг. Зөв нь хаад дээдс их язгууртан буюу юм дээдсийн чанар их өндөртэй. За тэгээд эмгтээлэг байдал илүү өндөртэй. Ухаалаг. За тэгээд амгалан тайван биеийн одоо шүн биеийн зүүн хэсгийг хариуцдаг. За энэ ямар утга учиртай вэ гэхээр таны зүүн тал илүү мэдрэг байх магадлал өндөртэй. Дээрээс нь таны зүүн савин их өндөр байх магадлал өндөртэй. За тэгээд их юмыг удирдах туртай. За тэгээд их хүний одоо тэр дээд мөн чанаруудын одоо тэр гоё дээд чанаруудаас таны дотор их байдаг. За тэгээд гүн гүнзгий сэтгэж гүн гүнзгий юмыг бас ухаж ойлгож чаддаг. Заримдаа бас сэтгэл санаа нь ингээд маш тэнцвэртэй байдаг хэрнээ эсрэгээрээ маш жоохон докторгүй болох магадлал өндөртэй байх гэдэг. За ангаах ухааны үднэс ерөөдөө эдгээр эрхтэн системүүд дээр анхаарал илүү зүйтэй энэ гариг төрсөн одоо энэ гарийн ивэл буйнд байдаг удирдуулдаг хүмүүс маань жишээлбэл зээж өгөх тунгалаг эд хотод сав төрөлтийн чадвар сарын нэмдгийн хүчлэг амьсгалын зам уушиг гэсэн одоо эрхтэн системүүд дээр илүү анхаарах хэрэгтэй байдаг байна. За тэг их хүч чадалтай амьдралын асуудлыг төвөггүй давдаг. За тэгээд ерөөдөө ээлдэг өгөөмөр бусдын хүндэтгэл хайрыг татсан аливаад ингээд гоё төвлөрч чаддаг хянамга тавьсан зорилготой заавал хүрдэг юм хүмүүс байдаг бахна. За тэгээд хэрвээс одоо сарын хойно эрчим хүчийг улам хэсгэмээр байвал бас хувьд чулууг зүүж болдог. Дээрээс нь сүү шөнийн цагаар бас халуун сүү их уух ээжтэйгээ харилцаа холбоогоо илүү сайжруулах. Цагаан өнгийн хувцс нэгт өдөр өмсөх гэх мэтчлэн маш олон зүйлүүд байдаг бахнэ. За тэгээд манай дотоод шунга хамшиг түмэн сканер онцлогоо хийдэг. Сканер онцлого бол энэ гариг хэрэгсийн нөлөө бүх юмыг тайлж өгдөг. Таны хувь заяаг тайлж өгдөг юм онцлого байгаа. За та бүхэн NASA-г мэднэ. NASA бол яг энэ оршин ертөнцийн бүх нарийн хэмжээсүүд бүгдийг нь одоо хэмжиж чаддаг. Одоо багж гаргасан энэ болохоор сканер гэдэг тоног төхөөрөмж багж байгаа. За энийг бүх шинжилгээ ухаандаас ашигладаг. Тэр дундаа далд хонсын шинжилгээ ухаан бас ерөөдөө дэлгүү ашиглаад ирж байгаа.
За тэгээд даандаа томсрын шинжилгээ ухаанд энэхүү багаж төхөөрөмжөр хүний хувь заяа бүх зүйлийг тодорхойлох зорилгоор ашигладаг бахнэ. За тэгээд манайх яг олон улсын аль биесны хэрэгтэйгээр энэхүү онцлогоо та бүхэндээ хийж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хүртэл олон таны хувь заяаг бүрэн онцлж өгдөг гэсэн. Магадгүй хүн хооронд харилцаалбаа жишээлбэл яагаад магадгүй ээжтэй өсөөгүй, автаа өсөөгүй ч гэдэг юм уу. Яагаад таны нөхөр таны зовоод эдний ихнэр зовоод эсвэл яагаад нөхөргүй байгаад байна, хүүхэд байгаад байна гэдэг ч юм уу. Эсвэл яагаад нэг л сурах тал дээр болжгүй байгаад байна гэх мэтчлэн таны амьдралын тогтолцоо таны хувь заяаг бүрэн уншилж өгөх боломжтой. Тэгэхээр хүнийгэнд хувь заяагаа мэдсэн хүн хувь заяагаа засах зүйлээ тусаад хувь заяагаа цоошин нэр эхлэх юм боломжийг өөртөө олж авдаг. Тэгэхээр ерөнхий амьдралдаа заавал нэг удаа сканер туршлаганд ороод үзэх хэрэгтэй. Энэ өөрөө бас маш том буйны үр дагавар. Яг тэгэхээр энэ төвшний зүйлийг сонсоод сканерыг хийлгэж байна гэдэг нь төдийгээр маш олон буян хийсэн төдийрийн төвшний бас сонсох ёстой хүмүүс л түүнийг сонсдгоо гэсэн иймэрхүү төвшний зүйлийг. Тэгэхээр та бүхэн маань бас сканер туршлага маш өндөр хямдралтай байгаа төр хэмжээд орж болно. Коммент сект 12 гэж бичээ та бүхэн маань мэдээлэл аваад ороорой. Хэрэгтэй хаягаас үзчихвэл дотоод шун гайхамшиг төвийнхаа пэйж руу ороод ямар ч постны коммент сект 12 гэж бичвэл та бүхэнд маань мэдээлэл очих болно. За 2 дугаар сэдв рүү орцгоё. За та хувь заяандаа ирэхдээ илүү болгоомжлж явах ёстой зүйлүүд юу тань дээр байна гэдгсэн чинь ус гэж гарсан. Тэгэхээр аль болох гол ус наас их болгоомжтой байх, устай их зөв харьцах ийм зүйл таны хувь заяанд магадгүй өмнөх нас бол энэ настай холбогдолтой тийм буруу үйлүүд их байх магадaltaй. Гол устаа буруу харьцсан тэмээл усаа бас хэлэгнүүлсэн ч юм уу тиймэрхүү юмнууд байх магадaltaй. Залуус бол хүний хувь заяаг хүртэл эвдээд хүний үр удмаар нь хүртэл ингээд доошоо хүчтэй унгааж асар хэцүү удацсаж болохгүй асуудлуудыг гаргах боломжтой хүчтэй зүйл байдаг учраас улсын холбогдлын асуудлууд тэгэл тэрнийг асуулаад тэгээд ер нь гол устаа зөв харилцах хэрэгтэй. Монголынхаа бас нөөв соёлынхаа гол устаа зөв харилцах тэр зүйлүүдийг бас илүү сурч судалж уул ус гол усныхаа талаар бас илүү мэдээлэлтэй болох хэрэгтэй. Илүү сайн судлаад илүү зөв харьцаа засах ёстой үлээ юм засаарай гэсэн утгатай шүү. За 3 дугаар сэдв бол та ямар хэмжээс ертөнцөөс мэдээлэл илүү авдаг вэ гэж за одоо жишээлбэл бид нэр дэлхий гэдэг хэмжээс ертөнц маань өөрөө 3-аас 5D буюу 3-аас 5 дугаар хэмжээс рүү орж байгаа. За тэгвэл ер нь бол маш олон хязгааргүй хэмжээс ертөнцүүд байдаг байна. Дэлхийн маань жишээлбэл 3-аас 5 дугаар хэмжээс ертөнц рүү шилжиж байна. 2 дугаар хэмжээс ертөнц гэхэл нөөс хүмүүс альбан тэрэн ч гэдэг юм уу тийм янз бүрийн тийм төрүүл аваагүй ерөөдөө цугцсан ингээд тийм ер нь жоохон тийм хэцүү бусдад хор хөнөөлтөй тийм зүйлүүдийн хэмжээс ертөнц бол 2 дугаар хэмжээс ертөнц. За тэр хэмжээс ертөнцөөс мэдээлэл авдаг, мэдэрдэг, хардаг, сонсдог хүмүүс гэж байдаг тийм. Тэрнтэй адилхан таны хувьд ямар хэмжээс ертөнцөөс мэдээлэл авдаг вэ гэхээр за таних дээр бол 8 дугаар хэмжээс ертөнцөөс мэдээлэл авдаг гэсэн байна. За 8 дугаар хэмжээс ертөнц бол маш дээд хэмжээс ертөнц байгаа. Тэгэхээр таны төвшин бол бас нэлийн дээд төвшөнтэй. Тэгээд танд яаж мэдээлэл хэмжээс ертөнцүүд явуулдаг гэхээр хөвчлэн зүүднэр болон гүн бодлуудаар тань явуулдаг. Гинт ингээл гүн нарийн ширээ бодол тавтах ч юм уу тэр нь илүү тийм гар ирэхээс тийм хүн гэж юм болж идэм юм гүн бодлуудтай холбоотой. За тэгээд үе тань тохио өгж байгаа юм шиг хүмүүсээр дамжуулж эргэн тойрны хүмүүсээр дамжуулж эсвэл таны багшаар дамжуулж ер нь аль мэдээлэл өгдөг. За Гартнер хамгийн том мэдээлэл дамжуулагч бол багш гэж гарч ирсэн. Тэгэхээр хэрвээ та гүрүү багшаа олсон, сүнслэг багшаа олсон бол яг энэ цаг мөчид за одоо олоогүй байж болно. Ерөөдөө цаашдаа олвол таны хамгийн том мэдээлэл өгөх тэр хэмжээс ертөнцөөс мэдээлэл өгөх хамгийн гол зүйл бол таны багштай байх нэ. Тэгэхээр та багшаас авч байгаа мэдээлэл бол
тухайн хэмжээс ертөнцөөс хамгийн их мэдээлэл дамжуулах одоо тийм зүйл болох нэ. Тэгэхээр цаашдаа тэр таны хэмжээс ертөнцөөс авах мэдээллүүд хэрвээ тухайн хэмжээс ертөнцтэй хангалттай та бүрэн зур авах хэрэгтэй маваад ингээд үнэхээр өсөж чадвал энэ хэмжээс ертөнцид улам дээш өсөд ингээд явах боломжтой байдаг. Ийм учиртай шүү. За ингээд 3 дугаар үзийг сонгосон хүмүүсийн мэрийг ихэд дуусж байна. За тэгээ хөдрийн мэрийг бүр дээр ихэд зарлаад байгаа домын анги байгаа тий 15,000 анги. Энэ анги дээр ихэд сүүлийн эсэлтэй аваад ихсэн байгаа. За энэ анги маань 100 гаруй төрлийн давамцлыг заахаас гадна бяцлаглууд тасаараад ихсэн байгаа. Багштайгаа тухай бяцлаглууд хийж байгаа. За мөн дээрэс нь хөдрийн мэргээ сурж байгаа. Танд хэрэгтэй хөдрийн мэргүүд орж байгаа. Тэр төдөө энерги даалгах хөмсрийн чиглэлээ олон төрлийн сургалтууд орж байгаа. Бүр маш гайхалтай юм цогц сургалт байгаа. Зэрэгтэй яг манайх ингийн үед бол иймэрхүү төвшин сургалтыг 400-500 мянгаас та дээш төрний хооронд заадаг ийм гайхалтай сургалтаа. Та бүхэн аль болох олон үнийг одоо сэрэж тэгээ олон үнийг бас амар амгалан сайн сайхан зөв самдан чиглүүлэх үүднээс баг өнгөө шахам ингэж төлбөрөөр оруулсан байгаа. Тэгэхээр ийм байгаа дээр амжаад заавал ороорой. Та бүхэн маань коммент хэсэгт 555 гэж хичээд амжаад бүртгүүлээд найз нөхдөөрөө ингэж ороорой. YouTube хаягаас үзчихвэл татаад авсан шиг пэйж үзснийхаа коммент ямар ч постны коммент хэсэгт бичээд бүртгүүлээд орох боломжтой шүү. Тэгээд ганцхан удаа нэг маань явагдана гэдэг та бүхэндээ дахин болгоё. За ингээд та нартай энэ шон хамгийн сайн бүхний өсөөрөө бүх дээдэндээ зүйлээр өрөөдөгч хайрлагдаж явах болтугай. Коммент хэсэгт би бүх зүйлээр хамгаалж хайрлалдгаа гэж гоё бас информашн бичээрэй. Дараагийн хөдрийн мөрөөр уулзлаа. Түр баяртай. YouTube утсаа subscribe дараарай.